сайн байцгаана уу та бүхэндээ улаан лойлоо хатааж байгаагаа харуулъя. За улаан лойлыг үрийн сайхан аваад тэгээд авсан улаан лойлоо ингээд хатаачин их хатуу хайлстай. Ялангуяа энэ өндгөн лойл, шарид лойл, одоо имторн лойл гэж би явуулсан байгаа да. За тиймэрхүү хатуу хайлстай лойлыг хатах юм уу эсвэл дарахад аягуулсай, даршлагаа аягуулсай авдаг. Тийм гоё. Тийм учраас энэ лойлоо хатахтаа эхлээд ингээд дорн давас ингээд тарааж тавьж өгнө. Чийг нь авахын тулд доошоогоо. За ингээд давсан дээрээ лойлоо ингээд тавиал тэгэл шарах шүүгэнтэй хийгээл 50-70 градус дээр 70-аас илүү хэрэггүй, тэгвэл витамин байхгүй болохын нэмэр. Тийм учраас 50-70 градус дээр 6-аас 7 цаг ингээд шарчна. Нарны гэрэлд бас хатааж болно. Хэрвээ та бүхэн нарны гэрэлд хатаах юм бол бас лойлоо ингээд хавтгай модон дээр гамбанцэн дээрээ ингээд цаас тавиад лойлоо тавиад тэгээд лойлоо нарны гэрэлд хатаах юм бол доор нь ингээд давс хийж өгөх шаардлага байхгүй. Зүгээр шууд цаасан дээрээ лойлоо ингэж игнүүл тавиад дээрээс нь давс цэцэж өгнө. Нарны гэрэлд ааруул хатаадаг шиг тэгэл наранд тавиал хатаана. Энд бол нар баг үздэг болохоор Германд бол нарны гэрэлд хатаахад 7 хончлээ. Монгол бол нарлаг орон юм чинь нарны гэрэлд хатаахад би бол гоё их олон хонохгүй ачих байх гэж бодож байна. За тэгээд та бүхэн хатуу хайлстай лойлоо хатаах юм уу эсвэл даршлахад их зүгээр шүү. Дараад тэгээд идэрээ. За хатаас лойлоо дээрэс нь тос хийгээд ургамлын тос хийгээд тэгээд бас дарж болно. Энэ чигээр нь ингээд хатаас нь лойлоо өвлийн турш хоолнд хийхэд луудаа хадгалах сайхан талтай бас. За ингээд та бүхэндээ эко био лойлныхоо өрийг аваад тэгээд энийгээ дараад эсвэл хөлдөөгөөд ингээд өрийг авцсан лойлоо уутанд хийгээ хөлдөөж болно. Эсвэл ингээ хатааж болно. За ингээд өрийг аваад өргчүүлээд эко био лойлоо айл болгонд тариад эргүүл Монгол эко Монгол болоорой. Ингээ та бүхэндээ амжилт хүсье. Ургацсан нарийн байх болтугай.